Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хэрхэн фото зургаас хар зураг булгаж зурах талаар хичээл авах болно. За ингээхийн хичээл эхэлцгээе. Одоо ингээд бүгдээрээ анзаарах юм бол энэ зураг маань өөрөө төрөлжин форматтай, харин цаас маань өөрөө босоо форматтай байгаа. Энийг яаж зохицуулах вэ гэхээр ерөнхийдөө энэ зурагнаас ингээд хасаад босоо болгож авах гэх юм бол нүүр маань хэтэрхий тулаад жоохон юу харагдах гэдэг юм да. Тийм учраас ерөөсөө энэ зургийн дээш юм уу доошоо нэмнэ гэсэн үг. Тийм болохоор одоо юу ч гэсэн багш нь үзүүлье. Энэ зургийнхаа голоор нэг хэмжээ авчин баримжаагаараа 2 хуваачна. За өөрийнхөө цаасыг ч гэсэн муу адил ингээ хуваачна. За ингэнгүүтээ энэс хаашаа болохоор толгоогоо хэр том байрлуулах вэ гэдгээ бид нэр өөрсдөө баримжаагаараа цаасан дээр тэмдэглэнэ. За багшийн хувьд болохоор толгой нь ерөнхийдөө энэ ирүүг ингэж бодоход одоо өсний дээдлийн хэсгийг энэ хавцаа байх юм бол өөрөө зургаандаа хэвтэйхэн харагдана. За өөрөөр хэлэх юм бол нэг толгой ч өөрөө үндгэлбэртэй шүү дээ. Тийм учраас ингээд өөрөөхий зураг харангуй илүү тодорхой харагдаж байгаа. Ингээд нэг талбайгийнхаа толгой маань ерөөсөө 2-1-ээс бол жижигхэн тэгжээж өөрөө энэ зураг маань хэвтэйхэн харагдана. За одоо юу ч гэсэн ингээд толгой маань иймэрхүү том хэмжээтэй байна гэдгийг гаргацсан учраас үлдсэн хүзүү мөр ус гэзэг бол ингээд тодорхойлж байгаа. За одоо энэ гол шугам маань юунд хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө эмэгтэйгийнхаа дүрийг гаргах гэдэг хэрэгтэй. За одоо энэ яг эрүү маань ингээд харах юм бол гол шугамаасаа зүүн тишээгээ хийсэн байна тийм ээ. За тэрийг нь ингээд гол шугамаасаа харж байгаа зүүн тишээгээ. Нөгөө түрүүний тэмдэглэсэн толгойнхоо хэмжээндээ л хэмжээд явна шүү дээ. За энэ хэсгийг ингээд тэмдэглэжээ. Тэнгүүтээ эндээс энэ хэмжээг нь болохоор ерөөсөө үсийг нь оруулж тавьчих байгаа гэдгийг санаарай. Гэт үсийг нь оруулж тавьцлаа гэхэд ус маань нүүрнийхаа хідний хіддээ байрлаж байгаа гэдгийг харандааныхаа артлаар хэмжинэ. Хүмүүс болохоор ингээд харандааныхаа уртлаар ч юм уу артлаар хамаагүй хэмжээд байдаг. Тэгэхгүйгээр ерөөсөө артлаар нь хэмжихгүй бол уртлын үзүүр хэсэг нь бидний төөрөг дүүж өргөдөг. За одоо ингээд энийг 1 гэж авч үзлээ. 1 2 3 4 ерөөсө толгойнхоо 4-ний 1 нь өссөн байхгүй юу? Тэгэхээр ингээд толгойгоо авч үзсэн бол 2 3 4 за ингээд 4-ний 1 гэж хэлчихлээ. За одоо ингээ хүний харсан чинь бас дахиад ингээд толгой ирүүн гол зам шугамнаас зүүн талд байхад духны гол нь болохоор ерөөсө энэ шугамнаас баруун тишээ хийцэн ерөнхийдөө нүрийг ингээд хэрвээ тэгшивтэй гэж үзэх юм бол энэ маань ингээд хажуу тишээ ингээд гэлжицсэн байгаа. Тэр шугамыг нь бас нүрэн дээр нь тэмдэглэнэ. Бүгдээрээ цаасныхаа яг ингээд 2-1 хуваасан шиг нүрэнэр ч гэсэн 2-1-ээр хувааж байна. Багш нь яг энэ зургийг сонгосны учир нь болохоор яг их зүүдөөс харсан. Тэгсэн хэрнээ гэрээсүүдэр нь болохоор яг өөдөөс биш хажуу талаас туссан учраас биднэрт хүн зурж сурахад их хялбар их болно. Тийм учраас ямар зургийг анхлан суралцаж зурх вэ гэдгээ бас сайн сонгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээд өөр таалагдсан бүх зураг зурна гэх юм бол хүн маань өөрөө зурхад хамгийн хэцүү бит. Тийм учраас хэцүү байрлалын зургийг сонгочих юм бол бид нэр шантрахад илүү амархан. Тийм учраас эхлээд амархныг сонгоцсон зүгээр. За одоо энэ гол шугамаа тэмдэглэнэ. Энд ирүүний маань гол байлаа. Тэгэхээр тухны маань голыг тавьцаа. Ингээд тэмдэглэгээ гаргачих. Ерөнхийдөө бидний сонгосон харандаа маань өөрөө зөөлөн харандаа учраас дараа нь цаасан дээрээс айлхад амархан. Тийм учраас багш ингэж хамаагүй зурж байгаа шүү. Ингээд лоо гарцсан учраас за яг түрүүний хэсэг өндгийн хэлбэрээ одоо тэгэхээр бүгдээрээ ишээ хийлгэцгээе. За энэ дараагаар бүгдээрээ хүзүүгээ залгана. Одоо эндээсээ сайн анзаарах хэрэгтэй.
хэрэгтэй. Энэ үндгийн хэлбэрийнхаа хаанаас дотор талаас нь энэ гадна талаас нь энэ үү те. Эндээ сайн анзаарангууд мэдээж толгооноос хүзүү маань яриахан. Тийм учраас хүзүүний доороос эхэлж байгаа. За дахиад нөгөө хоёрын нэг шунтаагаар харьцуулах хэрэгтэй. Ингэнгүүт энэ тал руугаа хүзүүнийхээ байгааз. Тийм учраас энд гаргасан хүзүүнийхээ хэмжээнээс эхлэн дагах хэрэгтэй. За ерөнхий мөрний хэлбэр маань мэдээж энэ үсний цаан байгаа ч гэсэн мөр байж л таараа. Тийм учраас энийг харьцуулаад үзэнгүүт ийм налуутай байгаа. Энэ налууг нь болохоор шууд ингэ. Энэ хичнээн ус харагдаад мөр харагдах байгаа ч гэсэн мөрийг нь тодорхой хэмжээнд тэмдэглэх хэрэгтэй. За энэ нэг хязгаар харагдаж байгаа шүү. Ингээ хоёрын нэг шунтаа нэлээд орцсон байгаа. За энийхээ дараагаар одоо бүгдээрээ үсийг тэмдэглэх болно. Үсний маань налуунууд одоо багш нэг ингээд үзүүлж ийм налуу байгаа зөв натликс энийг ингэж авчраад энэ гарч байгаа зааг нь болохоор яг ингэж ирүүдэд зэрэгцэж явж байгаагаар ингэж ташруу багтсан байгаа. Тэгэхээр яг ингэ ирүүнээс ингэж явж байгаа. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө хамгийн эхэлж дүрсээ талбай дээрээ байлуулж байгаа учраас ерөөсөө тэгэж яана адилхан болж юм уу, ингэж юм уу, тэгж юм уу энэ хэсэг ингээд жоохон нурцсан байх нь ингээд тэгшин зуршлагдсан байхгүй. Ерөнхийдөө хамгийн түрүүнд зүг байлуулах нь хамгийн чухал. Энэ бол манай усан суурь. За мэдээж ус маань ингээд өөрөөр урд гарч ирсэн. За ингээд бүх дүрсээ зүг байлууллаа боллоо гэж үзэж байгаа юм бол одоо бүгдээрээ энд олон гаргасан байгаа зураснуудаа цөөлөх хэрэгтэй. Гэхдээ одоо энэ зөөлөн балруулыг сонгоод цаасаа ингээд тарчих мэлтайгаар бодвол гэхдээ энэ голын зураасаа 2-1 шуумаа ерөөсөө ингээд үл мэдэг үлдээв. Яг өөр харагдах төдийгөө бүдгэн болох хэрэгтэй. За одоо ингээс эхлээд бүгдээрээ рүү тамаар хамааж болно. Хамгийн түрүүнд гаргасан одоо энэ ирүү тухны хэсэг бүгдээр дахин тодруулъя. За 2-1 толгойнхоо хэмжээг дахин тодруулъя. За өнгийн хэлбэр гаргахын тулд багш нэг арга зааж өгье. Эхлээд ингээд өөрийнхөө зурчих хэрэгтэй. Энэ маань толгойн маань гаралны хэсэг бас орж байгаа шүү өөрийнхөө зурхад зөвхөн нүрийн хэсэг биш. Ингээд өөрийнхөө зурсны дараагаар ишээ маш налуутайгаар зөөлнөр 100 хэлбэртэй ирүү хүртэл авч байгаа. Нэталийн зурсан бол нөгөө талын мэдээ зурхад амархан. Яагаад гэвэл ерөнхийдөө хүний нүд зөөдлийн нүд бануудлын нүд өөр байдаг ч гэсэн ерөнхий дүрс маань бол угаасаа тэгшинтэй. Энэ дээр бүгднийхээ хараад нэг алтай байдаг. Энэ маань яадаг вэ гэхээр одоо ингээд 100 дүрсээ зурхтаа зөвхөн нүүрнийхээ хэсгийг зураад байдаг. Тухнаас энэ хүртэл тэнгуү дараа нь ингээд үс маань өөрөө хавтгай ингээд дээрээс нь ингээд цохоо хийцэн ч юм уу те. Эсвэл ингээд хэд цунгаа хийцэн юм шиг буруу олж харагддаг. Тэгэхгүй тул бүгдээрээ ерөөсөө толгоогоо зурхтаа гавалтай нүстэй 100 хэлбэрийг зураарай. За гавлынхаа хэлбэрийг гаргасан чинь одоо нүд хамар амныхаа хэлбэрийг гаргана. За дахиад нэг сайн яваад багцыг балуулчих. Цаасаа хичгийн чанга дараад балуулчих юм бол цаас маань дараа нь ингээ бөөсрөөд харандаа гарахад ингээд чинь
учраас яс анхаас ингэж их зөөлөн батлуулж явах хэрэгтэй. За эндээс эхлээд хүний нүүрний сонирхолтой бүсцийг гаргаж эхэлнэ. За одоо бүгдээрээ харандаага бариад жишээ болгосон хүнийхээ зургийг хэмжиж үзье. За одоо духнаас хөмсөг хүртэл, хөмсгнөөс хамар хүртэл, хамрын үзүүрээс эрэг хүртэл. Ерөөсөө бүгдээрээ хинцүү байдаг. Та бүхэн өөрсдөө ч гэсэн талент харж үзээрэй. Тэгэхэд яг энэ хуваалт гарч ирэх болно. Тэгэхээр одоо би хүн зурагтай яах нь вэ? Ерөөсөө духнаасаа эрэг хүртэл 3 хуваах нь. За одоо ингэхдээ тэгшүүн хуваахгүй шүү хүмүүстээ. Ерөөсөө энэ маань ингэж яг юм тэгшүүн биш ингээ хажуу жишээг хэлж ийсэн байгаа учраас энэ зураснууд маань ч гэсэн ингэж хажуу жишээг явуулсан. Бид нэр бас өөрсдөө цаасан дээр зурсан 3-1 хуваалтыг дахин нэг хэмжиж үзье. За болсон байна. Тэгэхээр энэ зураснууд дээр юу барилж байгаа дахин нэг харах юм бол хөмсөг, хамар, эрүү барилж байгаа. За ингээд юу ч гэсэн хөмсөг хамраа бол хэмжээг нь гаргачлаа. Энэний дараагаар одоо нүд хамар амныхаа ерөнхий хуваалтыг дахиад ингээ босоо шугамар үзье. Тэгэнгүүт нүдний энэ урт, за одоо ингэж үзүүлэх юм уу? Нүдний урт, хамарны өргөн бид маань ерөөсөө яг бас тэнцүү байгаа. Тийм байгаас нүдний уртлаас хамарын хүртэл мэдээж хүний онцлог бас өөр байдаг. Жишээ нь ингээ хүний нүд том байж болно, жижиг байж болно, хол, ойр янз бүрийн байж болно тийм ээ. Гэхдээ ерөнхий нүд гавлын маань бүсц одоо энэ явуулдаг байхгүй юу? Эхлээд энийг ингээд хүний зүг босгосон тохиолдолд дараа нь нүдийг нь холдуулна, ойртуулна, томруулж жижигруулна ялгаа байхгүй. Ерөөсөө энэ суурин дээр л явагддаг гэсэн үг. Эхлээд хүн босгочих хэрэгтэй, дараа нь хүний адилхан болох хэрэгтэй. Эндээс жоохон баримжаа авч эхлэх юм шүү дээ хүмүүстээ. За ер нь бас дахиад нэг хуваалт болохоор ерөөл нэг зурдаггүй болохоор одоо энэ хамарны шугамаас эндээс ахуулаад 5 хуваачих хэрэгтэй. Энэ шугамаас энэ шугам хүртэл баримжаагаар дахиад нэг хуваалт. 2 4 5. Энэ шугам маань ерөөсөл хамарны шугам болчихж байгаа. Хамраа ингээд босгочих. Тэгэх юм бол одоо нүдний маань үгээд байгаа тийм ээ. Тамныхаа нэг дээр л яваад байгаа шүү дээ хүмүүстээ. 1 2 3 4 5. За уруул маань болохоор ингээд хамарнаас эрүү хүртэл хоорондын 2-1-ээс баг зэрэг дэш. 2-1-ээс баг зэрэг дэш. За ингээд ерөнхий зөв зөрөгтэй хүний нүүрний хуваалтууд хэмжээнүүд маань гараад ирлээ. Зурсан өсний хэсгүүдээс гоч. Техник албаа хэлж өгье. Ерөөсөө хүнийг ингээд зурхтаа бас хүмүүс юу мартдаг вэ гэхээр чихийн зурхаа мартчихдаг. Чихийг анхын гаргаж байгаатай л зэрэгцүүлээ гаргаад явах хэрэгтэй. Чихээ зурхад бас 97 амархан дөө. Одоо энэ хөмсгнөөс хамар хүртэлгээ бүтчих. Нөгөө нэг 3-1 хуваалтынхаа 2 дээр маань чих маань байвалдаг. Хүмүүс жоо дээшээ харж ийнө үү, эрүүгээ дээшлүүлсэн үү, доошлуулсан уу, хажуу шишээ харсан уу гэдгээр шалтгаалж чихний байрлал ингээд үйл явдлыг энэ 3-2-оос ингэж дээшээ дошоож харагддаг. Гэтэл ер нь бол хүний хөмсөг хамраар болж татдаг шүү. За одоо ингээд бүгдээрээ ерөөсөө нүд маань, хөмсөг маань, хамар маань, ам маань ингээд хаана байрлаа бүгдийг мэдсэн учраас энийгээ дахин нэг арилгана. Тэгснийхаа дараагаар одоо хүний адилхан болгож эхэлнэ. За одоо түрүүний хүртэл бүгдээрээ ингэж зураасаа нэлээд юм шулуун татсан бол одоос эхлээд хүний нүүрэнд маань өөрөө ерөөсөө тийм таг шулуу гэсэн зураас байдаггүй. Бүгдээрээ ямар нэгэн байдлаар юм уян зөөлхөн юм
дугуйрсан хэлбэртэй байдаг учраас одооноос эхлээд хүүхдүүдээ бүгдээрээ зураасаа их тийм гоё зөөлөн гаргаж авна шүү. Ерөөсөө таг төг юм дөрж юм байх хэсгүй. За нүднээсээ эхлээд зурцгаая. Баруун нүдний хазаг багсан бол зөв нүдээ гаргаад юм. Ерөөсөө бүгднгийнх нь 50 тэмдэглэгээр хийнэ гэхээс ингээд нүдийг нь яг зурд дуусгачаа дараа нь хөмсөрлөө дараа нь хамглаа орно гэсэн юм байхгүй шүү. Хөмсөн маань нэлээд тэгших юм байна. Одоо ингээд энэ хазарны энэ онон тов одооноос эхлээд ингээд энэ адилхан болгож эхлэх төр төрхөө гаргаж эхлэх хэрэгтэй. Одоо энэ үсний маань налуу хэрхэн нүүрний урдуур явсан байна. Тэднэрээ бүгдийг нь гаргах. Гэтэ зураасаа аль болох таслахгүй зөөл ингэж гараа гоё уян хөдөлгөөд явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг зураасаа ингээд олон дахин ингээд яваад ангууд зураг ингээд аль зураас нь зүгүүд нь бэлтгэж болчдаг. Тийм учраас яг харж байгаа нь өмнө нь ингэж олон дахин ерөнхий юм гаргацсан учраас одоо тэрнээр эргэлзэх хэрэггүйгээр гоё харин гараа уян хөдөлгөөд яваарай. Энд дээр асуудалтай гол манай зураасаа тасгалыг үзээ хөөхдөө. За одоо нүсний хуваалт маань 2-1-ээс баг зэрэг бишээрээ. Тэгээ энд байгаа үсний хөдөлгөөнүүдийг ерөөсөө таг шулуун болгож болохгүй шүү хөөхдөө. Ингээд хитрхи тэгшин байгаад ирэнгүүт өрөө модон болгоод болоод ирдэг. Ямар нэгэн байдлаар угаасаа гайхлын юм чинь зөөлөн үний юм чинь уян ийм хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Энэ талд нэг үйл ялэг харагдаж байгаа чихийг ч гэсэн үү. Чи энэ чихний онгоос хамрыг дайруулад шулуун зурх хэрэгтэй. За нөгөө чихний онгод маань гараад ирлээ. Хүүхдүүдэд дахиж нэг юм сануулхад ерөөсөө л деталь битгий хуртаарай. Энэ эмэгтэй өмссөн хувцас, нүүрний бодод, эмэг эдрийг төрүүл зурхгүйгээр ерөөсөө эхлээд хүний зурх гэж болно шүү. Тэгэхээр чихээ гаргаж иж дараа нь эмэг зурх. Нэг л бүгдээрээ фото зурж байгаа юм чинь одоо эмэг маань алнаас аль хүртэл байгааг нь одоо энэ нүүрнийхаа хэмжээ эрүүтэй харьцуулаад явах хэрэгтэй. Ингээд эрүүтэй харьцуулахад бол ингээд тэгшин байхад эрүүнээс баг зэрэг дэш юм тийм ээ. Тэгэхээр ингээд эрүүтэй харьцуулахад баг зэрэг дэш. Хүзүүнээсээ бас ингэж хажуу дэшээ салгаа дэлбэртэй баг юм анзаараарай. Тэгэхгүй бол нөгөө сэтгэл хөдлөлтөө хит автаад ерөөсөө нэг эмгэл гой харагдангууд амар том харагдал тийм ээ. Ингээд харьцуулахгүйгээр шууд ингээд эмгийн зураг эхэлчихэнгүүт дараа нь ингээд хүнтэйгээ харьцуулахад авцалтай болоод ирдэг. Хувцас ерөөсөө гаргасан биенээс дандаа гадуурн зурж яваарай. Тэгэхгүй бол ингээд дотогшин ингээд зурангууд энд эндээс нь ингээд эмхтэй маань хатгаа олж ирээд ингээд лайс зуршгүй. Ингээд ерөнхий дүр төрхтэйгөө ер нь бол нэлийн төхөж ирж байгаа хаалт байсан бодвол одоо ингээд 6 жоохон зурж агаад ингээд амсыгээд холоос харах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээд ойрхоноос зураад ангууд болоод байгаа юм шиг харагдж байгаа хэрнээ холоос харангууд яг бидний алдаа харагддаг. Эсвэл хэрэгний зураг нэр хэтэрхий удаан төвлөрөнгөд бидний нүд чиглээд зургийн маань алдаа бас харагддаг. Тийм болохоор баг зэргийн ингээд хичнээн яг одоо энийг зураг байгаа ч гэсэн ингээд түр өөрөөсөө ингээд нүүрнээсээ холдуулаад зурх юм бол бидний зураг маань нишөө адилхан болж болно.
Өмсгөө ингэж шууд зурхгүйгээр ингээд анзаархан бол багш нь тэгж байгаа. Ингээд дээд талтай хотол ерөнхий хэлбэрийг ингэж бодолтгүйгээр гаргаж байгаа. За одоо ингэсний дараагаар нүдний доторх хараа. Ерөөсөө энийг нүдэн дотор маань ингээд тал харагдаж байна уу те? Нүдээ сүмэлээ дэше доош харсан байсан ч гэсэн хамаагүй бөөрхийг өрн зурж байгаа дээрээс нь зохион зурхгүй бол нүд маань жоохон нүдний хар дээр бас их алддаг шүү. Дахиад ингээд тах зэргийг гаргаж. Редактлээсээ нүдтэйгээ харьцуулангууд хүмүүсийн миний уртл нэлээд тэгших юм байна. Ингээд бүгдээрээ өөр өөрсдөө ярилцаад зураг маань юу болж ийн юу болохгүй вэ? Харьцуулаад зураад яваарай. Доод уруулын нэлээд зузаан агаад тийм учраас ингээд хуултыг нас анзаараад яваарай. Вирус ингээ балуулахдаа бүтэн балуулж болохгүй. Тэгэхээр нөө өмнө нь алдаага татаал гэдэг аахгүй юу? Тийм учраас ингээд баг зэрэг өмнөхөө хуучин алдаага заавал харж ир тэн дээрээ засах хэрэгтэй шүү. Бүгдээрээ ер нь одоо хаа зурагч вэ, мөнгөөр зурагч гэсэн ч бай. Ерөнхий суурь бол яг ийм дарааллын байгаа тавих хэрэгтэй. Одоо бид нэр энийг хэрвээ ингээд хаа зураг үргэлжлүүлэхээр бол ингээд ийм чиг юм зураад явна. Хэрвээ мөнгөөр зурхаар бол энийг бүгдэн дахиж бурхан болруулж бүдгөрүүлж хагаад усан муудаг гоошоо зурж үлдэн шүү. Хоёр завшны хэсэг дээр бас нэлээд ингэж байгаа байгааз тэрийг нь одоо ч гэсэн ингээд баг зэрэг гаргачих бол юм байхгүй. Нүднийхээ голын харыг энэ ч гэсэн баг зэрэг тэмдэглэж. Ингээд тэр нүднийхээ цагааныг ингээд бөөрийн хилүү тэмдэглэж байгаа. Нүдэн дээр нь туссан гэрлээ. Хэмжээтэй тэмдэглээд тэгээд илүү дотор дээр дээдлээ уйлтууд гэдэг юм байна. Өнөөдрийн ингээд хар зургийн тэмдэглэлийн хичээлийн хувьд бол ингээд дуслаа. Энэс цаашаа бүгдээрээ одоо нүд, хамаар, ам, мөн нүүрний гэрэл зүтэр өсийг хэрхэн тал яаж зорих талаар деталь хэсэг хичээлүүд оруулах болно.